За өнөөдөр 2024 оны 12 сарын 19-ний 4 дахь өдрийн 18 цагаас 70961111 гэдэг утсанд ирсэн иргэдийнхээ саналт бол шуурхай мэдээлэл өгдөг. За өнөөдрийн хийгээд бидний 15 дахь удаага хийж байгаа. 9 сард л одоо баян сонгогчтойгоо сонгон хайрхан дүүргийнхэнтэй харилцахын утсыг анх зарласан. Тэгээ одоо 3-4 сар өнгөрчээ. Энэ хооронд одоо энэ утсанд бол 600 гаруй иргэд бол саналаа хэлж өчүүлсэн байгаа. Энэ утсанд шууд мэдээлэл мэн ингэж ирдэг. Одоо би сонсхоо та. За одоо энэ утааны асуудлаар ярьсныг хүний юм сонсхоо. Чи бүрэн гэдэг хүний хинтцэн яриад ихтэй мэдээгээр 2023 онд гэхэд 0-5 насны 963 хүүхэд эндсэн байна гэж яриад байна. Өөр бас нэг энд яриад байна 25 дахь сууг мэдээгээр. Энэ миний зүрх санаад зовж байгаа юм байна уу? Энэ ерөнхийдөө оюун эрдэнэ хоёрт хэлээд уламжлаад өгөөч. Энэ балиар энэ хортой нүүрсээ болооч. Одоо хүүхдүүдэд хордуулж өгмээргүй шүү дээ нэрээ. Энэ иргэний саналыг ерөнхий сайд хуулийг шийдчихэ шүү. Нөгөө дуугаар нь voice-оор нэг шийдчих хэрэгтэй. За бид нар яадаг вэ гэхээр иргэний ирсэн саналыг сонсоод ингээд цаасан дээр ингэж буулгаад хэн ямар арга хэмжээ авахыгаа бичээд зарим хүмүүстэй бол би өөрөө холбогддог. Одоо энэ өнгөрсөн хугацаанд 600 гаруй иргэний одоо санал энд бичигдсэн байгаа. Тэрнээс нэг 50 орчим иргэнтэй би өөрөө утсаар ингээ ярьсан. Мэдээж утсаар яриад зарим асуудлыг нь тодруулаад за зарим нь бол холбогдох хүмүүстэй холбож өгөөд ингээ явдаг. За зарим асуудлуудаа шийдэгдэхгүй үлдсэн ч юм байгаа. Одоо жишээлх юм бол Дондог базар гэдэг нэг хүн бол над руу тэр газрын асуудлаар нэг маш олон удаа ярьж байгаа. 1 сарын 9-ээс эхлээд бид нэр дараачихад дугаарыг хийгээд эхэлнэ. Тэгэхээр магадгүй сонгон хайрхан дүүргийн газар та нарын яриад байгаагаар бас нийслэлийн газарч болчт юм байлээ. Тэгэхээр нийслэлийн газартай холбоотой асуудлаар холбогдох хүмүүсийг нь би хажуудаа зогсоож байгаа юм уу? Эсвэл тэдний ажил дээр очиж яагаад тэгээд иргэдийнхээ асуултанд одоо хариулт өгүүлнэ. Тэгэхээр та одоо энэ хэд хоног бас одоо хүлээж агаарай гэж хэлээ. Ямар асуудал ирж байгаа юм энэ утсанд? Сургуулийн хөрөлцөө болохгүй байна. Авто зам найрамд руу тавьсан зам чинь ашиглалтанд цагтаа урсангүй, утаа төлш гэдэг юм болохоо байлаа. Газар гэдэг юм одоо таньдаг нь аваад таньдаггүй хүмүүс нь бол хөрөхгүй байна. Нэмлэгийн хөрөлцөө мүү байна. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл их байна. Цахилгаан дулааны үн өсөхгүй гэсэн чинь өсчлөө, нэмэгдчлээ. Улсын төсвийг та нар их алдагдaltaй баталж байна. За тэр ерөнхийлөгч тавьсан хоригийн дагуу сая нэг юм балансруулах шиг боллоо. За бид нар одоо иргэд нэг орон сууцтай болъё гэдэг ингээ хэдэн төгрөг өгсөн чинь одоо тэр компани тэр цаад авсан хүмүүс ингээ холихтаад одоо хэдэн жил бид нар одоо төгрөг мөнгөөрөө хохирч гин гэдэг ингээд ирсэн асуудлуудыг би ингээ нэг тоомлоод ингээ харуулж байгаа. Дээр нь энэ дэр би бичээгүй асуудлууд гарч ирдэг. Ямар асуудал вэ гэхээр дүүрэгтэй холбоотой гэрэл унтрлаа, бохны машин тэглээ. За энд нэг юм болохоо байлаа гэх тэрнийг бол би сонгон хайрхан дүүргийнхэнтэйгээ ярьсан л да. Хэдүүлээ хамтраад иргэдтэйгээ гоё харилцсан. Иргэд маань одоо бид нартай шууд харьцдаг тийм боломжийг олгоё гэсэн. Манай сонгон хайрхных нь тамгын газрын их одоо шуурхай хүлээж аваад одоо сонгон хайрхан дүүрэг бол алтан үг рүү бүх асуудлаа та нар яриад байхгүйгээр сонгон хайрхан дүүргийн дээр ахуй шинжтэй асуудлаа бол 70 17 32 03 руу залгана. Тэгэхээр энэ рүү та нар одоо бас одоо хандараа энд би очиод нээлтийг хийсэн шүү дээ. Тэгээд маш олон хүн одоо сонгон хайрхан дүүрэг рүүгээ хандаад тэр хавийнхаа асуудлыг бас зохицуулаад явж байгаа юм дэвшилтэй юм болсон. За яриа маань ингээд утсан шууд ирж байгаа. Алтуйг энэ яриаг өөр ингээд сонсдог шүү. Тийм учраас энэ бол баталгаатай. За бид нар шууд хамаагүй тийм асуудлуудыг бид нар бол бас та нарын яриаг энэ төр холбогдох хүн рүү ингээд шийдчихдэг. Шийднэ гэдэг явуулчихдаг шүү. Утаа төлшөөр бол энэ иргэд маш бухимдалтай байна. Би тэгээд нэгдүгээр өдөр манай бүлгийн хурал болоход нь хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ утаан дээр чинь одоо хүн хордуулаад байгаа юм байна. Угаарын хийвэл байнга гарч нэмэгдчихсэн байна. Тэр хөхрлөх хий байж байна. За тэгээд тэр нэг барьцалдуулагчаас чинь одоо ямар хохирол гараад ялгараад байгаа юм бэ? Энийг нэг иргэдэд та нар нэг нуухгүйгээр хаахгүйгээр ил тод хэлээд өгөөч. Энэ одоо эрүүл мэндийн сайдыг нь бол мэдээлэл өгөөрэй гэсэн мэдээлэл өгөх байхаа гэж бодож байна. За энэ сургуулийн хөрөлцөөтэй холбоотой намраас хойш өнөр хорооллын нэг сургуулийг 4.2 тэрбум төгрөгөөр худалдаж авчихсан
Гэт ингээд маргаа яваад эцэгчүүд одоо энэ дээр бол тийм байхгүй. Өнгөрсөн 7 хоногт бид нар очиад тэр сургууль гээд байгаа юм үзсэн. Тэнд бол хүүхэд орж хичээл хийх боломжгүй. Тэгээ тэр байраа тэр болохгүй тохирохгүй байгаа байраа худалдаж авч байгааг эцэгчүүд эсэргүүцэж байгаа. Та нар энэ байрыг одоо авахгүй бол таны өнөө сургуулийнх нь танаа энэ 4.2 тэрбум төгрөг алга болно шүү гэж дарамтлаж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ Нямбатара нийслэлийн засаг дарга тэр Сонгон хайрхан дүүргийн засаг дарга энэ байр худалдаж авах гэдэг байгаа 4.2 тэрбум төгрөгээ бити он дуусч ийн гэдэг алга болгочоороо энэ мөнгөөр чинь манай тэр өндөр сургуулийн эцэгчүүд 82 дугаар сургуулийн хажууд өргөтгөл бариад хүүхдүүдэд хол биш хажууд нь аятаа тухтай юмд оруулчихъя. Багш нар ч гэсэн хол явж хичээл заахгүй амар болчихно гэсэн ингэсэн шүү. Кид апартмент энэ манай Сонгон хайрхан дүүрэг ерний нийслэл дээр би энийг их хурл дээр очиод бас гişүүдтэй ирсэн чинь хүний одоо байранд оруулна гээд байр барьж өгнө гээд мөнгө аваад алга болгосон маш их олон тохиол. Энэ маш олон асуудал байна. Би тэр газрынх нь алба руу бичиг өгөөд тэр газрыг хэн хаана яаж авсан гээд газар хөрөнгө оруулагч тэгээд цагдаа дээр явж байгаа хэрэг прокурор дээр явж байгаа хэрэг гээд асар их ажилбартай байлаа. Тийм учраас би он гараад та нартайгаа уулзъя шүү. Бичлэг уулзаж одоо та нарт бас мэдээлэл өгнө. За ингээд энэ 2024 онд Сонгон хайрхан дүүргийн иргэд маань одоо намайг улсын их хурлын гишүүн сонгож гаргасан. Олон одоо асуудлуудыг та бүхэн тавьж байгаа. Тэр боломжийнхаа хэрээр шийдэх гэж байгаа, зохицуулах гэж байгаа. 1 сарын 9-ний өдөр одоо 16 дахь дугаараа хийгээд явна. Санал хүсэлтэнд бол шуурхай хариулт өгч байна. Баярлалаа. Шинэ жилдээ шинэ ондоо сайхан баярлалаа.